Орос Албаны улсаас онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийг эсэргүүцэж байгаа улсын их хурлын гишүүдэд хандан өөр сонголт байхгүй гэж зам тээврийн сайд санууллаа. 4.7 их найт төгрөгийн татвар нийгмийн татгалын шимтгэлийн өртөө дотоодын аж ахуйн нэгжүүд Евразийн зах зээл дээр амжилт олох хэсгэд улсын их хурлын гишүүд эргэлзэж байна. Засгийн газар гурил тэжээлийн гайлын дотроос чөлөөсөн хуулийг хүчингүй болгоно. 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Арайм тэрэг үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 гаруй мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Харлаанд болно. Жаргаруу айл өрх нүдэ ширхтэл хүлээсэн Ослын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тодорхойлбол өнгөрсөн жилийн 1-р сард Дүнжин гаруй худалдааны төвийн уулзалт газ атчиж явсан машин дэлбэрч 60 айл өрх орон гэргүй болж 7 эргэн харамсалтайгаар амнасаа алдсан. Энэ хэрэгт Дашванжил компани захирал болон жолоочийг яллагдагчаар татсан байдаг. Харин өнөөдөр тэдний өмгөөлөгч нар улсын яллагч болон шүүхийн өмнө патрол маркийн автомашин жолоодож явсан Мөнх наран гэх хүнийг яагаад буруутгаагүй талаар асуулаа. Одоо шижигтний өгсөн мэдүүлэг байгаад тийм ээ энэ бол Батлан хамгаалгын яамны харьяа ард талын одоо ямар газар гэлээ өөртнөлтэй газар үлээ нэржин юм билээ Батлан хамгаалгын. Тэгээ энэний одоо тээврийн хэрэгсэл байхыг үгүйсэхгүй. Тэгээд өөрөөр хэлэх юм бол энэ одоо хүний дээр шинжээчийн дүгнэлт төр чадвар мэдлэгийн дотор тэр аюултай хячаач явж байгаа машиныг одч хүргэснээс болсон юм бол өнөөдөр тэр хүн энд байж хэвчээ байна. Замун хөдөлгөөний дүрмийн 15%-ыг зөрчсөн байх магадлал өндөр байхад энэ дүрмийн зөрчилдөр дүгнэлт гараагүй. Мөнх наран гэж хүнийг Nissan патрол машиныг жолоодоо явах үедээ тухайн цаг хугацаанд ямар дүрм зөрчсөн бэ гэдгийг хэрвээ үнэн зөв тогтооцсон бол өнөөдөр хэргийн зүйлчлэл үнэн зөв гарах байсан. Nissan патрол буюу Мөнх наран дээр шалгуулах хүсэлтэй байгаа юм бэ гэдгийг эхлээд хэлчихье. За Nissan патрол маркийн 1459 ОУН улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчийг олж тогтоох ёстой. Хэрэг бүртгэлтэй хэрэг, эрүүгийн хэрэг үүсээд 2 жолооч холбогдоод явж исэн. Энэ материалыг авч зэрэгт ерөөсөө аваагүй. Ийхүү Дашванжил компани захирал болон жолооч нарын өмгөөлөгч нар патрол маркийн автомашиныг буутгаж 207 дугаар байрны асуудлыг ярьсаар байна. Үүний хариуд 207 дугаар байрны оршин суугчдын өмгөөлөгч ийм тайлбар өглөө. Гэтэл бол ер нь шинжээшин дүгнэлтүүд байгаа хэрэг дотор тухайн одоо жолоочтой Дашванжил ХХ компани зүгээр аюулгүй ажиллагааны журам танилцуулаагүй. За мөн одоо хөдөлгөөнд оролцсон цистерн машин нь бол стандартын шаардлага хангаагүй машин байсан улмаас тухайн одоо дэлбэрэлт болох гол үндсэн шалтгаан болсон гэдгийг дурдах нь зүйтэй хаа гэж үзэж байна. Дашванжил компани өмгөөлөгч нараа патрол автомашины жолооч дүрм зөрчсөн учир ядаж зөрчлийн тухай хуулиар шийдэх ёстой гэдэг тайлбарыг өгч байсан. Харин улсын яллагчийн зүгээс том оврын ачаа тээвэрлэж авсан болон патрол автомашиныг унаж авсан 2 жолооч хоёулаа дүрм зөрч өгөө гэлээ. Дээр нь онцгой байдлын аль паагч нар хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж ам эрсдээгүй. Гал төмөр унтраах гээд бэлдэж байхад нь Йонкст даруулж нас барсан дүгнэлт гарсан гэлээ. Хэлсэн урьдчилсан хэлэлцүүлэг 4 цаг үргэлжилсэн эцэст шүүгч энэ хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалт руу буцаахаар шийдвэрлэлээ. Ингэснээр бүтэн 1 жил хүлээж арайхийн шүүхэж хилцсэн хэрэгт дахин шинжээш томилж нэгтлэхаар болж байна. Хэмлэгч бус тэдийг хэрний хэмжлэр тогтоосон нь за оролцогчдын эрхийг хязгаарласан маань гэж үгээс дүгнсэн. За үүнээр түрүүнд дурдсан чи 207 дугаар байранд байсан зарим иргэдийг буруу тогтоосон. За мөн тээврийн хэрэгсэл, зарим тээврийн хэрэгсэл бас байсан. За энийг захирамжийн дээр дурдна. За дараагийн дугаарт зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Дахин шинжээж томилохоор шийдвэрлэлээ. 207 дугаар байрыг нурааж дахин барих эцсийн шийдвэр нийт гарсан. За нураагаад барихад нийтдээ 14.7 тэрбум төгрөгийг зарцуулах тооцооллыг хүртэл гаргасан. За эхний ээлжинд төсвөөс энэ мөнгийг гаргуулж буруутаа этгээд тогтоогсны дараа нөхөн төлөвлөх учиртай. За гэвч гин бурууг тогтоох ажил ийхүү удашрлаа. Ингээд 60 айл өрх хизээ орох хоронтой болж 7 иргэний амь насыг хэн хариуцаж гин бурууг хүлээх вэ гэдг нь дахиад л хойшиж байгаа юм. Мөн патрол маркийн автомашины жолоочийг буруугүй гэсэн ч нэмэлт мөрдөн байцаалтаар ямар шийдвэр гаргахынч анхаарал татсан асуудал болж байгаа юм а.
Манай улс Евразийн эдийн засгийн холбоотой 3 жилийн хугацаатай төр гэрээ байгуулахаар төлөвлөж 3 жилийн өмнөөс яриа хэлэлцээ хийж эхэлсэн. Харин одоо энэ хэлэлцээрээ эцэслэж гэрээгээ үзэглэх хугацаа нь нэгэнд тулжээ. Засгийн газрын гишүүдийн зүгээс энэ бол бүр биш төр гэрээ учраас туршилтын хугацаа гэж ойлгож болно. Болохгүй бол 3 жилийн дараа цуцалчихна гэж тайлбарлаж байгаа. Гэтэл 3 жилийн хугацаатай гих энэ гэрээгээр дамжуулан манай улсад 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн ямар ч гайлын татваргүйгээр орж ирнэ. Энэ дотроос дотооддоо үйлдвэрлэдэг 10 хөрөхгүй бүтээгдэхүүнээ манай улс асуулж чадсан ч тамхиг татваргүйгээр оруулж ирэх айлын талын тулгалтыг яаж ч чадаагүй байна. Евразийн эдийн засгийн холбоотой төр гэрээ байгуулснаар энэ холбооны гишүүн 5 орноос манай улсад орж ирэх тамхи тамхин бүтээгдэхүүнийг гайлын албан татвараас бүрэн чөлөөлөх гэж байна. За энэ нь хүүхэд залуус ирээдүйн хойчоо хорлож байгаа хэрэг гэж зарим гишүүд бухимдаж байлаа. Тамхин бүтээгдэхүүн тамхи гайлын татвараас 30% чөлөөлчихөд байгаа. Тамхинаас шалтгаалсан хавдрын өвчлөл чинь одоо нийт нас орж байгаа хүн амын 17% эзэлж байна. Жилд 4300 хүн энэс болж нас орж байна. Тамхины хэрэглэнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал чинь 801 тэрбум буюу манай дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1% гэж байна. Ийм их зардалтай эрүүл мэндийн зардалтай асуудал. Энэ дээр дахиад негошиашн хийгээд тэр олон улсын Монгол улсын нэгдэн орсон гэрээ конвенцаа бариад хасах боломж байгаа үгүй юу гэдэг дээр та бүхэн нэг тодорхой хариу хэлээд хийжээ. Бидний зүгээс тамхи жагсаалтаас хасъя гэдэг саналыг бол хөргүүлсэн. Зүгээр одоо бодит байдал дээр бол энэ жил Евразийн эдийн засгийн холбоо Казахстан улс тэргүүлж байгаа. Тэгээ Казахстан улс Монголтой хийж байгаа худалдаан дотор тамхин өндөр хувийг эзэлдэг юм байна. Яг энэ саналыг бол авахгүй байгаа. Бид бол тавьж байгаа. Бид нар энэ тамхины гайлын 30% татварыг гайлын татваргүй болно гэж нэг улсын шахалтаар энэ гэрээнд оруулж болохгүй. Хуучин зөвлөл холбоот улсын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнууд голдуу хамтран байгуулсан энэ холбоотой хэлэлцээр байгуулахыг манай үйлдвэрлэгчид ихээхэн эсэргүүцэж байгаа юм. За иймдээч төр хэлэлцээр байгуулах асуудал 2024 оны сүүлчээс хойшилсаар өнөөдөр хүрсэн. Зарим одоо бизнес эрхлэгчид энэ хэлэлцээрийг дэмжиж байгаа гэж бизнес эхнийг нэгтгэсэн үндэсний хэмжээний хамгийн том байгууллага болох танхимын удирдлага өөрийн амаар батлан хэллээ. Танхимаас бол ерөөхдөө зарчмын хувьд бол дэмжиж байгаа. 3 удаагийн томоохон хилцүүлгүүд бол хийсэн. Зөвхөн нөгөө топ 100-аас илүүтэй дунд жижиг бизнес эрхлэгч, экспортлогчдыг илүүтэй оролцуулсан байгаа. Мөн танхимын болон танхимын бус гишүүдийг яг нь эргээд нөгөө танхимын статистикийг харахаар бараг 70-аас дээш экспортлогч маань бол дунд жижиг бизнес эрхлэгчид байгаа. 4.7 их 80 жишээлбэл татварын өр одоо татвар нэмийн даатгалын өр ингээд нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны сүүлийн байдлын тоогоор энэ нь 2023 оныхоос бараг 50%-аар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл сая хэлсэн одоо гол экспортлогч аж ахуйн нэгжүүд маань жижиг дунд аж ахуйн нэгжүүд эдний хувьд бол одоо эдийн засгийн байдал нь бол уламд ороодсон ийм цаг үед одоо бас яг нөгөө талаас нь дэмжлэгүүд нэлээд байхгүй бол бидний энэ 3 жилийн хугацаанд бол юу ч хийж чадахгүй өнгөрөхөөр иймэрхүү дүр зураг харагдаад байгаа. Манай улс төр хугацааны худалдааны гэрээ хийх нэрээр дотоодын эдийн засгт том савлгаа үүсгэх вэ гэдэг болгоомжлол улсын хурлын гишүүд гэлтгүү бизнес эрхлэгчид энгийн иргэдгээд хэн бүхэнд байна. За гэсэн ч зах зээлээ тэлж хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхийн тулд энэ хэлэлцээрийг дэмжих зүйтэй гэж эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонх нь үзлээ. За нөгөөтэйгөр энэ хэлэлцээрийг амжилттай болгоход Евразийн эдийн засгийн холбооны бүрэлдэхүүнд багтдаг 5 улсад элчин сайдаар ажиллаж байгаа хүмүүс хичээх шаардлагатайг эдийн засгийн хөгжлийн сайд сануулж байлаа. Энэхүү улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Евразийн эдийн засгийн холбоотой төр гэрээ байгуулах асуудлыг дэмжлээ. Харин улсын албаны улсаас агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй. Улсын хурлд хартсан нам болон Монгол Ардын намын бүлэгч хэлэлцээрийн зарим зүйл залтыг наривчлах, илүү тодорхой болгох, засварлах шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ энэ хэлэлцээрийг улсын хурл зөвшөлтсөлгүй орхих нь зүйд нийцэхгүй гэж салбар хариуцсан сайд нар ярьж байлаа. Эсэргүүцэж байгаа зарим гишүүдийг улс төржих хэрэггүй ч гэж шүүмжиллээ. Агаарын хөлгийн төшийг 100% Монгол нийлүүлж байгаа ганц улс бол Оросын улбаны улс. За ийм тойд хөрштэйгөө учраа олж энэ асуудлаа шийдэх ёстой гэж засгийн газар үзэж байна. За эрчим соёл компанийг байгуулах болсон гол шалтгаан нь Оросын улбаны улстай хамтран ажиллаж байсан Монголын хувийн компанийг татан буулгаж төр өөрөө хамтарч ажиллах зорилготой гинэ. За ингэхдээ өмчлөлийг нь Монголын тал 60%-ийг Оросын улбаны улс 40%-ийг эзэмшихээр өмнөх парламент шийдвэр гаргасан байна. За гэтэл одоо ингэж гинэд гишүүд улс төржүүлж болохгүй гэлээ. Өөр ханаас авах вэ?
Бид нар ингээд Солонгосоос авж ийн энэ Японоос авж ийн худлаа яриад байгаа. Гэхдээ бид нар их л үсрээд одоо Солонгост очиж юм уу Японд очиод манай онгоцууд сумлж байгаа юм. Тэгээ өөрхий талын нэг юм хэмнээд ирж байгаа. Тэрийгээ Солонгос юунаас аваад ингэж андуурч яриад байгаа байхгүй юу? Тийм учраас цаашдаа бид Оросын холбооны улсаас авахаас өөр сонголт байхгүй. Энийг ч гэсэн сая одоо өнгөрсөн 24 оны 9 сард Путин ерөнхийлөгчийг айлчлахад Монгол улсын засгийн газраас өөрөөсөө бид нар хүсэл тавьсан шүү дээ. Урд оршоос авъя гэхэд бид нарт богоноор авчраад, нарийн цэргийн богоноор авчраад замын үд дээр буулгаад авах бид нарт тийм агуулх алга. Буулгасныгаа нааш нь тээвэрлэх авт болон одоо вагон цистерн алга. Дээрэс нь тэдний одоо стандарт нь JETA гэдэг стандарттай одоо манайд бол TS1 гэдэг түлшийг хэрэглээд явж байгаа гэсэн ийм одоо зүйлүүд байна. Тэгэхдээ бид нар энүүгээрээ халахлаад Оросыг холбооны улсаас дангаар нь авна гэдэг ингээд зүтгээд байгаа юм байхгүй. Сайхан амьдрмаар байна, мөнгө дутаад байна гэдэг шиг улсын маань эдийн засаг санхүү төсөв энийг бас даахгүй байна л да. Манай улс өөрсдөө эхэлж энэ хэлэлцээрийг байгуулах саналыг тавьчихад одоо болохоор байгуулахгүй гэж эргэж буцаж болохгүй гэлээ. За угаасаач манай улс одоогийн нөхцөлд Оросын холбооны улсаас өөр улсаас онгоцны түлш авах боломжгүй эхэлж байна. За энэ нь ч үнэн. Гэхдээ улсын хурлын гишүүдийн гол шүүмжилж байгаа асуудал бол манай улсын барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр 2-3 жилийн дараа гэхэд ашиглалтанд ороход яах вэ гэдэг асуудал юм. За энэ Оросын холбооны улсаас 20 жил агаарын хөлгийн түвш нийлүүлэх хугацаагаа богиносох ёстой гэж улсын хурлын гишүүд үзэж байгаа юм. Мөн Чингис хаан нисэх худлын дэд үтсийг удирдах, ашиглах эрх олгохоор тусгасан нь урт хугацаанд нэг улсаас хамааралтай болох, золмаар үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж гишүүд эсэргүүцсэн. Зарим засгийн газрын заалтуудаа засаж Оросын холбооны улсад тохиролцох нь хүлээлт үүсгэж байна. Гурил тижэл гайлаар татваргүй орж ирсээр яг 1 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 65 мянга гаруй тонн гурил татваргүйгээр орж иржээ. Мөн хэмжээний малын тижэл Оросын холбооны улсаас орж ирсэн байна. Энэ нь өвөлжил, таваржилт хүндэрсэн өнгөрсөн жилийн хүнд үед үндийн хөөрөгдөлтийг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулсан гэж засгийн газар үзэж байна. Харин цаашид хаврын тариалалт эхлэхээс өмнө энэ хуулийг хүчингү болгох нь зүйтэй гэлээ. Өнгөрсөн жилийн хавар засгийн газар гурил тижээлийг гайлын албан татвараас чөлөөлсөн. За энэ тухайн үед үүссэн нөхцөл байдлыг докторжуулахад чухал нөлөө үзүүлсэн ч гадаадаас импортын улаан буудай гурил авснаас үүдэж дотоодын үйлдвэрүүд үе таалга барихад хүрчээ. За 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоож дахин 3-4 үйлдвэр хаалга хаахад хүрээд байна. 1 жилийн хугацаанд Оросын холбооны улсаас гурил малын тижээл импортлнаа чөлөөлнө гэж чөлөөлсөн. Дотоодын хөдөөж хон үйлдвэрлэл, гурилын үйлдвэрлэл, малын тижээлийн үйлдвэрлэл 1 жилийн хугацаанд 40%-аар буурах ийм нөхцөл байдал үүсчихэд. Улаан буудаан тариалалт багас ч гурилын үйлдвэр буурч байгаа учраас энэ хуулийг хүчингү болгох хуулийн төслийг салбар яамнаас өргөн барьжээ. 25 оны ураг сургаалт болтол ямар нэгэн үнийн өсөлт гарахгүй гэж үзсэн тул гурилын болон улаан буудаан тавьсан энэ татврын асуудлыг улсын хурлын чуулганаар оруулж хэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж бүлэг шийдвэрлсэн. Энэхүү хаврын тариалал эхлэхээс өмнө гурил тижээлийг гайлын албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингү болгоно гэдгийг засгийн газраас мэдгдлээ. Сэлб дунд гол дагах үерийн далангийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Нэг хэсэг голын урсцыг хааж бетонон хан босголоо гэж иргэдийн шүүмжлэлийг хүртэж байсан. Энэ ажил тендер зарласан цагаас л хагас дутуу нээлттэй байна гэж иргэний нийгмийн байгууллагаас шүүмжиллээ. Энэ ажлыг хийх эрхээ авсан 2 компани ямар процессын дагуу сонгогдсон нь тодорхойгүй. Мөн далан босгосны дараа тогтчлтын ажлыг хийнэ гэж хэлж байгаач одоо хүртэл төсвөн шийдэгдэж амжаагүй байна гэлээ. Дунд гол дагуу үерийн далан босгох тендерийг 2 компани авч улмаар 19.5 тэрбум төгрөгөөр энэ ажлыг хийнэ гэжээ. Одоор энэ компанид нийтдээ 3.1 тэрбум төгрөгийг сангийн яамнаас олгосон. Далан босгох ажлыг хийсний дараа тогтчлтын ажил хийгдэхээр яригдж байгаа юм а. За үүнийг Хятадын банкны хөрөнгө оруулалтын санхүүжилтээр шийдвэрлэнэ гэж холбогдох хүмүүс хэлж байсан. За энэ мэдээллийн дагуу сангийн яамны гадаад зээл тусламжийн мэдээллийг шүүж үзэхэд эргэлзээтэй асуудал гарч ирсэн гэлээ. Хятадын одоо хөрөнгө оруулалттай нэг 57 мянган Америк долларын хөнгөлөлттэй зээлийн одоо энэ санхүүжилт. Гэхдээ энэ бол гэрээний шатн дээр явж байгаа гэдэг юм төлөвтэй гарч ирж байгаа. Тэгэхээр магадгүй тэр 57 мянган одоо Америк долларыг өрчүүлээд үзэхээр нөгөө 19.5 тэрбумын тоо
гарч ирээд байгаа юм л та. Тэгэхээр магадгүй одоо ингээд нөгөө төлөвлөсөн байгаа 20 тэрбум гэдээ яриад байгаа гэрээний үнийн дүнгээ ирээдүйд авах гэж байгаа тэр хятадын одоо санхүүжилтийн те хөнгөлөлттэй зээлийнх нь үнийн дүн юм биш үсттэй гэдэг бас таамаглал байгаа. Тэр хэвээ оршин суугчид хүртэл ямар ажил хийх гээд байгааг нь ойлгохгүй байна гэлээ. За эх 6 дугаар сард дуусна гэж байгаа. Гэвч байгаа нөхцөл байдлаас нь харвал 1 сарын дараа гэхэд дуусахгүй гэлээ. Хашааны гадаа бол нөгөө нэг яг сонгуультай холбоотой бол зураг хүрэг нь аюу гоё байгаа шүү дээ. Бид нар чи хараад манай голыг юм болгох нь тэгэл аюу баярлал. Тэгэл тухайн үед ханаас нэг 10-20% нь хийгдсэн багт намар. Тэгэл одоо ингээд харахад бол битүү аюу хэцүү байдалтай нөгөөч зураг нь хайцын хуулаад автсан байх жишээ нэ. Тэгэд ер нь бол мэдээлэл аюу муу байна. Албан бус мэдээллээр бол сэл бэсэргэл төсөл нийт 400 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гэх боловч олон төслүүдээр жижиглэн хувааж тодорхойгүй байдлыг үүсгэсэн гэж шүүмжилж байна. Ялангуяа энэ төслийн хүрээнд хийгдэх дунд голын зам дагах бүтээн байгуулалтад өнгөрсөн жил гэхэд 9 тэрбум төгрөг төсвөлөгдсөн ч 1.9 тэрбум төгрөгийг л олгосон байна. Харин энэ жил үерийн далуу хийх байршлуудад хийгдэх тогтчлтын ажлыг Хятад улсын хөгжлөлттэй зээлийн 55 сая Америк доллараар хийн гэснийг төгрөгт шилжүүл 19.5 тэрбум төгрөг болж байгаа гэлээ. Ингээд харвал дөнгөж гэрээний шатантай яваа Хятад улсын санхүүжилтэд найдаж байна уу гэх хардлагч төрж байгаа тухай хэлж байсан юм а. Тэнгэр телевизийн 7 гаруй мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Манай улсад зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж буй 1000 гаруй түүцнүүд байгаагийн дийлэнхийг нүүлгээд байна. Эдгээрээс 237 нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан. Тэгвэл Баянзүрх дүүргийн зүгээс түүц эрхлэгчидтэй уулзалт хийж боломжит ажлын байр, зээл тусламжийн талаарх мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонсжээ. Түүц эрхлэгчдийн хувьд гомдол ихтэй байгаа бололтой. Уулзалтын үеэр бухимдах байдал ихээхэн ажиглагдж байна. Амжиргаа залгуулж байгаа ганц хөрөнгөөс нь салгаж байгаад гомдолтой байгааг илэрхийлв. Мөн тэдний хувьд олон төрлийн зээлтэй ажил хийгээд төлөх боломжгүй гэх зэргээр байр суурь илэрхийллээ. Энэ гар хорын цайралттай юм өвчтөө төрөөс одоо би өнөөдөр болтолтой төр тэтгэмж аваагүй мөнчрөөр өөрийгөө болгоод өрхөө хөлттэй нэг байр сав янз бүрийн юмны зээл одоо сарын надад төлж байгаа зээл 8 сая шахах төгрөг байна. Өчигдрөөс эхлээд ажил нам зогслоо. Яг энэ хотын төвөр бол шүлээсэн зөв гэж байгаа бид нар. Тэгээд энэ зах дуу газрыг бол бид нэг ажиллаж өвчнэн жил ажилласан юм чи одоо өвчнэн жил ажилласан чинь ажиллуулж өгөөч л гэж одоо хүсэлтэй байх. Агуутайгаа хоёулаа би ажиллаулдаг. Ингээ хоёр хүүхэдтэй хийх юм байхгүй. Тэр Нимбатрын яриад байгаа бол шал худлаа юм бэл шүү дээ. Тэр нэг уцны дугаар өгсөн тэр уцны дугаараар нэрсэн ч өө тийм юм байхгүй тэрний шийдвэр гараагүй гэд хийж ярьж илээ. Тэгээд хүн болгон ярьсан байдаг ш. Тэр чин тэр наран туул дээр нэг газар өгнө гэсэн. Тэгээд дээрэс нь хар орон дээр газар өгнө гэсэн. Тэр шал худлаа. Нимбатрын явуулж байгаа нь бол шал худлаа. Харин Баянзүрх дүүргийн удирдлагууд түүц эрхлэгч нарт боломжит 170 орчим ажлын байрыг санал болголоо. Тухайлбал ойдол, барилга, үйлдвэрийн туслах, гар урлал зэрэг ажлууд багтжээ. За энэ бол эхний ээлжинд манай дээр талан байгууллагаас ирсэн цул оронтой байхгүй ажлын байрны. За энийг бол бид нар дахиад цааш нь нэмэгдүүлнэ. Дахиад дүүргийн хэмжээнд ямар асуудал ажлын байрууд нэгдгийг түүц эрхлэгчтэй санал тавиад явах юм. Үе шаттайгаар энэ бол эхний үе шат байхгүй. Түүц одоо нийт эзэмшлийн замталгаад байхаар хэд хэдэн одоо сөрөг асуудалтай байна. Бид бол хуулийн хэрэгжилтийг л хангуулахын чиглэлийг зохион байгуулж байгаа гэж ойлгож байна. Одоо газар зохион байгуулалтын албаас газрын зөрчил буюу нийтээрээ эзэмших талбайд түүц байрлаад байгаа. За энэ нь өөрөө одоо явган замын явганаар зорчих болон одоо дугуйч юм уу өдрөөр зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
Дүүргээс санал болгож байгаа ажлын байр болон өөр бусад саналуудыг түүх эрхлэгч нар дэмжих нь юу л бол. Сарын орлого нь ажиллаад авах цалингаас өндөр байгаа учраас нийслэл хотод 1000 орчим түүх үйл ажиллагаа явуулж байсан тодорхой. Тэдний хувьд амьдралд нь нөлөөлж байгаа хэдий ч хотын өнгө үзэмж цэвэр тухтай орчныг бүрдүүлэх нь нөгөө талаасаа чухал болоод байна. 2023 онд дэлхийд даяар 10.8 сая хүн сүрээгээр өвчилж 1.2 сая хүн нас баржээ. Харин манай улсад 2020 онд 328 хүн энэ өвчний шалтгаанаар нас барж байсан бол 2023 онд 415 болж нэмэгдсэн байна. Мөн жилд дунджаар 3000 гаруй сүрээгийн тохиолдол шинээр онцлогдож байна. Монгол улс сүрээгийн халдварын тархалтаар дэлхийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр орны тоонд багтаж байна. Жилд дунджаар 3300 гаруй шинэ сүрээгийн тохиолдол бүртгэгддэг бөгөөд 2023 оны байдлаар нийт тохиолдлын 70.9% нь уушигны сүрээ эзэлжээ. Сүүлийн жил орчмын хугацаанд сүрээгийн 3000 гаруй тохиолдол бүртгэгдснээс 200 гаруй нь олон эмэнд төсвөртэй төрлийнх бол 2700 гаруй нь эмэнд мэдрэх төрлийн сүрээ эзэлжээ. Монгол улсад сүрээг илрүүлэх, эмчлэх чадах бүхий 42 сүрээгийн салбар спонсорууд байгаа. 21 аймаг 9 дүүрэг мөн хорихын байгууллага, сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв, хорих инрэл гэсэн эмнэлгүүдэд байдаг. За Монгол улсад бас сүүлийн жилүүдэд бол сүрээгийн онцлогоо эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгож байгаа орчин үеийн бүхий л шинэ техник технологиг нэвтрүүлж ашигладаг. Монгол улс бол бас энэ сүрээг өндөр тархалттай 30.1-д явдаг. Ер нь бол яг ялангуяа эрүүл мэндийн салбарын хувьд сүрээгийн энэ тусламж үйлчлэгийг сайжруулах, сүрээгийн тархалтыг бууруулах асуудал бол үеийн үед чухал асуудлууд нэг хэвээр байсан. За энэ чүүднээс өнөөдөр бас энэ арга хэмжээ болж байгаа гэж ойлгож байгаа. Сүрийн өвчний шинж тэмдэг нь удаан хугацаагаар ханиалгах, халуурах, хөлрөх, жин хасах зэрэг байдлаар илэрдэг байна. Сүрээгийн оншилгоо үн төлбөргүй байдаг ч хүмүүс тоохгүй явсаар хожуу онцлогдож, халдварыг бусдад тараах эрсдэлтэй байдгийг санууллаа. Улсын хэмжээнд нийт бүртгэгдэж байгаа сүрээгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа нь хүн амын нэгтаршил, агаарын бохирдол зэрэг хүчин зүйлсийн нөлөөг илтгэж байна гэлээ. Монгол улсад толгоор эрхний бэрхшээлтэй иргэдийн тоо 2025 оны 1-р сарын 31-ний байдлаар 20,000 гаруй байна. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20.4%-ийг эзэлж байна. Эдгээр иргэд өдөр тутмын амьдралдаа бие даан зорчиход олон саад бэрхшээлтэй тулгарсаар байгаа талаар хуваалцлаа. Улаанбаатар хотын нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80% нь хотын захын бүсэд гэр хороололд амьдарч байна. Энэхүү иргэдийн нийтийн орчинд чөлөөтэй зорчих боломж хязгаарлагдмал байсаар байна. Нийслэлийн хэмжээнд тусгаалan тонголсон автобус үйлчилгээнд явж байгаа ч энэ нь цөөхөн хідэн чиглэлдэл явдаг хотын захын хорооллуудад хүртээмж муу байдаг байна. Улаанбаатар хотын явган хүний замын ихэнх нь стандартын бус, мөн тэрэгцэртэй иргэдэд зориулсан налуу шатнууд ихэнхдээ хит налуу, хүндрэлтэй байдаг тухай хэлж байлаа. Гэнт нөгөө тархины нөхч юм уу тэрийг тойрох явж боломжгүй тийм эргэлдүүд байхгүйгээс төлөвлөсөн байгаа гэдэг. Миний хувьд бол нөгөө ээж хүн тэгээ нөгөө хүүхдээ ингэ сургуульд нөхөрөөж хөөд бол зам талбайд яг л ялангуяа явууны зам бол яг амар стандарт бос байдаг учраас одоо яг ингээд зорчгод амар хүндрэлтэй байгаа гэдэг. Зам талбайд бас тэрэндээ анхаарад тий. Энэ эргэлтийг бас нөгөө зорчих хүлээлтийн хэсэг мэсгийг бол маш сайн төлөвлөж бас нөгөө зураг төсөлдөө тэрэн дээр бас тусгаж ингэж эрүүл аюулгүй бас яван гарцаад бас шийдэж өгч байгаа гэж үздэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зорчих замын стандартын хувьд тэрэгцэртэй иргэн саадгүй зорчихын тулд явган хүний замын өргөн наад зах нь 1.5 м, замын налуу нь 5%-аас илүүгүй байх ёстой гэж үздэг. Энэ стандарт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аюулгүй, чөлөөтэй, бие даан хөдөлгөөн хийх боломжийг хангах зорилготой байдаг ч манай улсад энэхүү стандарт нь төдийлөн шаардлага хангадаггүй байна. Харин нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих замыг стандартын дагуу хийх гэхээр айлууд талбайгаа чөлөөлж өгдөггүй зэрэг асуудлууд тулгардаг талаар албаны их сурвалж хэллээ. Гол гудам замуудын явган замуудаас хотын төвөөс эхлээд маш ихээр муудсан байгаа. Эдгээрийг бол бид нар бол янзлахаар бол төлөвлөсөн засахаар энэ онд бол 2025 онд бол нийтдээ 6 байршил 50 сарын 5 км явган зам бол хийнэ гэсэн төлөвлөгөө гаргацсан явж байгаа. Гэхдээ бол зарим нарийнхан гудамжинд бол газар чөлөөлтийн асуудлаас болоод явган зам нь хийгдэхгүй яг
стандартын дагуу одоо өргөнтөө хийгдэхгүй эсвэл зарим нь одоо газар чөлөөтөөс болоод хийгдэж чадахгүй тийм бас асуудлууд бас гардаг. Стандартад зааснаар одоо хөгжлийн бэрхшээлтэй жолоочийн автомашин зориулсан авто зогсоолыг тухайн үйлчлэгээний байгууллагын гадна хаалганы хамгийн ойролцоо хэсэгт одоо байхаар заадаг. Тэгээ энэ дагуу бол байгууллагууд авто зогсоолоо хийдэг. Гэсэн хэдий ч яг тэр зогсоолыг нөгөө бусад бэрхшээлгүй хүмүүс ингээд эзэмшчихдэг. Тэгээд одоо та бүхэн анзааруул яг ийм артын ор хаалганы хажуу тэрэнцэртэй хүмүүс зориулсан зогсоол гэдэг. Тэгэл би ингээд очих тоолн л яг тэн дээр ингээд бусад машинаа зогсчихсан. Тэгэхээр яг манай нийт иргэдийн дунд яг энэ хөгжлийн бэрхшээлтэй жолоочийн автомашин зориулсан зогсоолыг тэдэнд одоо үлдээх тийм соёл ерөөсөө байхгүй байх гэж хардаг. Монгол улсад 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас 80 орчим хувь нь гэр хороололд амьдардаг байна. Гэтэл гэр хороололд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гудамж талбай, нийтийн орчинд бие даан чөлөөтэй зарчхад хамгийн хүндрэлтэй байдаг гэдгийг тэд учирлаж байсан юм а. Цаг агаар тулаархтай зэрэгцэн төгжрлээс хаширсан иргэд дугуй скутерийг хүлэглэх нь олонтой. Хаасаагүй сүлжилтэн явах эдгээр тээврийн хэрэгсэл нь эцэг эхчүүд болон жолооч нарт тулгамдж буй асуудал болоод байна. Дугуй скутер унаж замын хөдөлгөөнд оролцохдоо ундаг дугуйн зам эсвэл явган үний замаар бусдад аюулгүй саад учруулахгүйгээр зорчно гэж заасан байдаг. Ингэхдээ 10 км/цагаас илүү хурд хэтрүүлэхийг хоригддаг. Гэсэн хэдий ч энэ төрлийн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа иргэд хурд хэтрүүлэх, явган зорчигчийг мөргөж гэмтэх зэргээр зөрчил гаргасаар байна. Скутер дугуй сорооноос шалтгаалсан осол гэмтэлд өртөж байгаа хүмүүсийн ихэнх нь бага болон өсвөр насны хүүхдүүд байна. 2022 онд энэ төрлийн осол гэмтэл 50 гаруй байсан бол өнгөрсөн онд үүнээс 532 болтлоо өсөж цаашлаад 3 хүн амь насаа алдсан. Энэхүү сүүлийн 3 жилийн байдлаар гэхэд Монгол улсын хэмжээнд цахилгаан дугуй, сороон, скутер, мопедоос үүдэлтэй нийт 900 гаруй осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Нийслэл хотод цахилгаан дугуй, цахилгаан скутер, мопедтэй холбоотой гэмтлүүд бол өсөж байгаа. Нийт тохиолдолтын бол дийлэн хувийн дандаа толгойн гэмтлэр онцлогдож байгаа. За 24 оны байдлаар бол 3 нас оролт бүртгэгдсэн байгаа. Өмнө нь бол одоо цахилгаан дугуй, скутертэй холбоотой нас оролт бүртгэгдэж байгаа ба штэ. За тэрний тухайн нас оролт нь болохоор скутер цахилгаан дугуйнд одоо мөргүүлж нас орсон нэг тохиолдол байгаа. Цахилгаан дугуй сураантай явж байгаад осолдож нас орсон 2 тохиолдол байгаа. Тэнгэр телевизтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ 7-аар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дэлхийн анхны Пянз 1881 онд зэсээр хийгдэж өвөнд 1-6 хүртэл тоог тоолсон дуу чимээ хадгалагдсан байдаг. Пянзын дөнгөж гарсан даруйда зөвхөн язгууртнуудын хэрэглэдэг зүйл байсан ч 1900-аад оноос эхлэн дэлхийд даяар өргөн хүрээнд хэрэглэгдэж эхэлжээ. Өдгөө пянз сонирхдаг, пянз цуглуулдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж, манай улсад л гэхэд пянз сонирхдаг 30 мянга гаруй хүн байдаг байна. Эргэж сэргэж байгааг нь хараад баярлаад явж байна. Яг дэргэд байгаа юм шиг юу мэдрэмж төрдөг те чихвч мөвчнээс өөр шүү дээ. Байнгын ажиллагаатай пенсионны дэлгүүрүүд их нэгдэд тэрний өмнө болохоор бид нар хагас өдөр цуглараад тэгээд салхын сойлноосол тэгээд хөдөлтөж цуглуулга аривчулдаг гэсэн. Дуу хөгжим дуртай. Тэгээд дуу хөгжмийг байнга сонсъё гэхээр чинь одоо пенс сонсон тий. Ийм өндөрлөг зохиогоо бүх хүмүүсийг нийт доор авчирчгаар авахд ч ямар байна. Тэг үнэнч гайг байна. Дэлхийд дахинд пянз үйлдвэрлэл сүүлийн 10 жилд 400% өссөн үзүүлэлттэй байна. Манай улсад ч мөн адил пянз сонирхогчдын тоо сүүлийн 5 жилийн хугацаанд 35% нэмэгдсэн бөгөөд залуусын 60% нь хуучны хөгжмийн соёлд илүү татагдах болсон байна. Улаанбаатар хот маань бас нэлээд олон пянзны дэлгүүртэй болж Монгол хамтлаг дуучид бас пянз олноороо гаргадаг боллоо. Сүүлийн бараг 7 жилийн хугацаанд тэгэхэд 100-аад Монгол хамтлаг дуучид өөрийнхөө пянзыг шинээр гаргасан байна. Тэгээ хуучин цомгуудаа шигсэн бас пянзанд буулгаж эхэлж байна. Хүн болгоны хөмсөг ингээд атарсан явж байгаа. Тэр хөмсгийн тэгшлэхэд ч юм уу хүмүүсийг инээмсэглүүлэхэд хөгжмөр амьсгалуулахад яг иймэрхүү үйл ажиллагаа юм үнэхээр хэрэгтэй байна.
Тэгвэл сүүлийн жилүүдэд зохиогцоор ирсэн Vinyl and Music Пянцны ивент худалдаа энэ сарын 18-наас 20-ны хооронд зохион байгуулагдлаа. Энэхүү ивент худалдаа нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй пянцны дэлгүүрүүдийг нэг дор цуглуулсан цагц арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн эдгээр дэлгүүрүүд пянц сонирхогчдод зориулан бараа бүтээгдэхүүндээ 10-аас 50% хүртэлх хувийн хямдралыг зарлаж нэг пянц дунджаар 230 мянган төгрөгөөр борлуулагджээ. Сангар телевизийн 7 хоног мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Өргөжлүүлэн та бүхэнд гадаад мэдээг инх болгон хүргэх болно.